Сайн байцгаана уу түүмэсээ эргэц та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хэлбэрийн ээлжиц дугаар буюу лав гарагийн дугаараараа үзэгч та бүхэндээ түүмэсийн хэмжээний онцлог мэдээлүүдээ онцлон хүргэнэ. Эхний мэдээлэл хүргэе. Газар тариалан мал аж ахуй осолсон төвийн бүсээс дахин нэг улсын хошоо аварга малчны тоо нэгээр нэмэгдлээ. Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны ээлжид хуралдааны шийдвэрээр Сэлэнг аймгаас олон улсын аварга тариаланч малчид ферм рүү төрсний нэг нь түмэн үлдсэн юм а. Ингээд манай телевизийн сурвалжлах баг Сэлэнг аймгийн Ерөө сумаас аварга малчны хотноос дараах сурвалжилгыг бэлтгэрлээ. Модон могой жилийн сар шинийн босгон дээр Сэлэнг аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн малчин Санжийн түмэн үлзээд Монгол Улсын засгийн газрын гишүүн төвийн бүсээс сонгогдсон улсын их хурлын гишүүн Сангийн сайд Болдын Жавхлан улсын хошоо аварга малчны шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуул өгч баяр хүргэлээ. Увс аймгийн Ховд сумын уугуул тэрээр 1993 оноос хойш эцэг эхийнхээ малч ухааныг өвлөж хувьдаа мал маллаж улмаар Ерөө суманд 2000 онд шилжин ирж сууршин эхнэр гэр бүлийнхээ хамтар өдгөө 38 дахь жилдээ Эрдэнэт мал сөргөө өсгөн үржүүлж мал аж ахуйн эрхэлж байна. Эхнэр оюун чимгийн хамтаар малынхаа үйлдвэр угсааг сайжруулахын тулд Герфолд үйлдвэрийн бух, Сэлэнг үйлдвэрийн 80 гаруй өхөр болон баяд говь 3 сайхан үйлдвэрийн хуц ухнаар мал сөргөө сэлгэн үржүүлдэг байна. Хошоо аварга малчин түмэн үлзий жилдээ 6.7 тонн мах, 1.2 тонн ноос, 35 кг ноолуурыг зах зээлд бэлтгэн боловсруулж нийтдээ 132 сая төгрөгийн орлого олж өрхийн орлогоо нэмэгдүүлсээр байна. Түүний гэр бүл бусдыг мал маллах арга ухаанд сургаж, туслан дэмжиж нийтдээ 10 гаруй өрхийг малжуулсан гэлээ. Улсын аварга малчин шагналыг анх 2019 онд авч байсан бол энхүү амжилттай дахин баттгаж 2025 онд Модон могой жилийн босгон дээр улсын хошоо аварга малчин болоод байна. Миний сэтгэл маш өндөр сангийн сайд ирж өнөөдрийн сайхнуудын могой жилийн босгон дээр улсын хошоо аварга болсондоо маш их баяртай байна. Би одоо улаан халзан нөхөртэй 92 дагнаж байгаа. Тэгээд одоо энэ цагийн юунд тохируулж малаа эрчимжүүлэх хар ажиллаж одоо явж байна. Орваад айлмалжуулсан. Энэ хугацаанд одоо минималжуулсан гэн одоо сумын аваргуулч гэсэн байна. Одоо тэр пүрүү гэдэг залуу. Тэгээд баг залуучууд юм малжуулсан тэр хүмүүс маань одоо сайхан малтай хөрөнгөтэй болж гисэн. Өдөр хэрэгтэй гоё сайхан амьдрал явж байна да. Та юу нь яагаад тасан бас тийм малжуулъя гэж боддtiin бэ? Би яг багасаа энэ одоо намайг миний ээж маань өсгчээр нь явж 68 онд би одоо хүмүүлж хорвоод мэндэлсэн. Тэр өдөр миний ээж маань сайн аварга сайлчин болж ясан. Тэгэл аварга сайлчныг аваргуулъя гэдгээрээ өнөөдөр хүртэл итгэсээр улсын хошоо аварга боллоо. Одоо өнгөрсөн жил бас хатуухан жил болсон, сайхан даван дуулсан. Энэ жил ч бас нэг сайхан боловч бас хатуухан жил болоод яг өөрөөрөө хаваарлаа. Би бол энэ малыг жаахан көдөө талдаа тэжэврээр биш янз янзаар ерөнхийдөө жаахан халуун сэрүүхэн аргаар лоожулдаг хүн тийм учраас одоо энэ зэрэг гэрч унаа гэж байна. Миний өөрийн туршлага юм да. Унган Төвс аймаг Ховдсум дотор Халимулгогийн ард иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Суугуулнут маань Сэлэнг аймгийн Ерөө сумын ард иргэд малчид энэ хүмүүстэн энэ өдрийн халуун мэндийг хүргэж могой жилдээ наз жаргал сайн сайхан мөхний хүсэн яриа. Түмэн үлзий оюун чимэг нарын гэр бүл хавар намрын эрчимтэй ажлын үед зорилтод бүлгийн өрхөд хүнсний зориулалтаар хонь өгөх, мөн Сэлэнг аймгийнхаа болон сумынхаа онцгой комист эр өхөр хонь өгөх зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлдэг байна. Насаараа мал болсон хөдөлмөрөөр үйлдүүлээд улсын хошоо аваргадаг цол тэмдгийг аваад маш их баяртай. Тойр бол яг уу ямарсан мал уянтай хөдөлмөрөөр үйлдүүлж байгаа хувьд болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цэцэрлэг сургууль тэгэл алуун газар янз бүрийн хэрэгцээтэй үндэ бол мал аж ахуйсаа өгч тусалдаг л. Тэгээд өвчтэй цогцолтой нэг тийм хандын юунд бол битгаар харамгүй өгдөг. Аймгийнхаа онцгой байдлын газарт бас ханддаг юм байна. Тий. Улаан цаглаа аймгийнхаа онцгой байдалд бол битгаар бас нэлээд хандын өгчээсэн. Одоо ч гэсэн өгөл л да. Төрж өссөн Увс аймгийн Ховд бүх иргэдтэй энд суугуул байгаа Сэлэнг аймгийн Ерөө сумын бүх хөдөлмөрчтэй хөдөлмөрийн өндөр амжилт
хүсээд могоо жилдээ саршиндээ сайхан шилээрэй гэж хэлээ. Ийхүү Төвийн бүсийн Сэлэнг аймгаас төрсэн улсын хошин аварга малчны гэр бүлийн тоо дахин нэгээр нэмэгдлээ. Малчин төмний минь ажил үйлс улам бүр өөдөө дэлгэрч буянт мас сүргэн өсөж үржиж байх болтугай. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дархан Улаанмагт энэ 2025 оны 3 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 10-ны хооронд оюутан зэрэг хөтөлбөрийн бүртгэл явагдах гэж байна. Болзол шаардлага хангасан оюутнууд захимаар болон аймгийн засаг даргын тамийн газрын цэргийн штабын байранд биечлэн очиж бүртгүүлэх боломжтой байна. Дархан Улаанмгийн засаг даргын тамийн газрын цэргийн штабаас оюутнуудад оюутан зэрэг хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгч байна. Өнөөдөр эхний сургалтанд Дархан Политехник коллежийн 50 гаруй оюутан залуус хамрагдсан юм. Оюутнуудад оюутан зэрэг хөтөлбөрийн цэргийн мэргэжил олох сургалтын журамд орсон шинжилэл, хөтөлбөрийн бэлтгэлд хэрхэн хамрагдах, ямар болзол шаардлага тавигдаж байгаа талаарх мэдээлэл өгсөн юм. Оюутан зэрэг хөтөлбөрийн сургалтын шинжлэгдсэн журамд үндсэн гол өөрчлөлтүүдийг тусгажээ. Өмнө нь зөвхөн магадлан итгэмжлэгдсэн ихтэй мэргэжлийн сургуулийн эхний дамжааны оюутнуудыг хамруулдаг байсан бол энэ журмаар 2-3 дугаар дамжааны эрэгтэй оюутан суралцагчид оролцох боломжтой болжээ. Гэхдээ голчоноо 2.8 байх шалгуур хэвээр хадгалагдаж байна. Оюутан сурагчид төрийн нэгдсэн цахим үйлчилгээний ийм Монголиа системээр дамжуулан хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрсэн байх шаардлага хэвээр байна. Энэ 2025 оны тухайд Дархан аймгийн хэмжээ нийтдээ 60 хүнийг оюутан зэрэг хөтөлбөрт хамруулах юм байна. Шинжилгүүд бол журам шинжлэгдэн батлагдсан. Тэгээ 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудад бол хамрагдах боломжтой байж байгаа. За голч дүн бол 2.8 буюу түүнээс дээш байх ёстой. За цэргийн бэлтгэл шатны хээрийн сургалтанд хамрагдаад одоо цэргийн тангараг өргөө 1-р зэргийн бэлтгэл өргөтөн болдог учраас 2025 оны 6 дугаар сарын 15-наас өмнө одоо 18 нас хүрсэн байх ёстой гэж. Энэ дээр бол нөгөө голч дүн биш нөгөө чадамжийн үнэлгээгээр үнэлэгддэг одоо коллеж гэх юм уу. Энэ бол оюутнууд бол Дархан аймгийн цэргийн штабд ингээ бүртгүүлэх гэж. Тэр нь бол 3 дугаар сарын 6-наас 14-ний хооронд одоо аймгийн засаг даргын тамга газрын цэргийн штаб 205 тоотод ингээ бүртгүүлнэ. За бид нар үндсэндээ аймгийн болон цэргийн штабын пэйж хуудасуудаар бол одоо анхаарах зүйлс болон бүртгүүлэх материалын жагсаалт журам мэдрэг бол ингээ оруулаад өгчнө. Түүнийг харж агаад оюутнууд маань ирээд бүртгүүлчихнэ гэсэн үг. Бусдаар бол одоо ихтэй сургуульд голч үнэлгээгээр үнэлэгддэг оюутнууд бол үндсэндээ гар утасны аппликейшн буюу e-Mongolia. За мөн e-Mongolia цэгийн портал сайтууд байж байна. За төрийн үйлчилгээний хурдан төвийн одоо оператор дамжуулаад бас бүртгүүлэх боломжтой. Энэ 3 дугаар сарын 1-ээс 10-ны хооронд бүртгүүлэх боломжтой гэж. Оюутан цэргийн бүртгэл ирэх 3 дугаар сарын 1-ээс 10-ны хооронд явагдах бөгөөд болзол шаардлага хангасан оюутнууд цахимаар болон аймгийн засаг даргын тамийн газрын цэргийн штабын байранд ирж бүртгүүлэх боломжтой юм. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Өнөөдөр аймгийн засаг даргын тамийн газрын хүндэтгэлийн танхимд Дархан аймгийн хэмжээнд салбартаа үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг салбарын зарим шагналаар ингрийг нь мэлаасан байна. Модон могоо жилийн сар шинийн баярыг өгтөж луу жилдээ салбартаа үр бүтээлтэй ажиллаж улсын орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан ажилтнуудыг салбарын шагналаар өнөөдөр шагналлаа. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгээр Дархан сумын 16 дугаар багийн иргэн Шагдрын цэрэн амжил, мөн Дархан сумын 16 дугаар багийн иргэн Лавг жавын жавцсан сүрэн, Монгол Улсын засгийн газрын шагнал, соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Орхон сумын соёлын төвийн музейн ажилтан Ганбатын оюун дэлгэр, хүүхдийн номын ордны сан хөмрөгч Сүхбаатарын оюун цэцэг, мөн хүүхдийн номын ордны ажилтан Баярагийн анх баяр, залуучууд театрын тайзны ажилтан машинист Даваад оржийн инх болт, мөн Дархан аймаг дахь Монголын урчуудын ивлийн гишүүн Гомбын гантулга, ардын авьяастан хүндэт тэмдгээр Дархны төмөрлөгийн үйлдвэрийн бэлдэц цехийн үйлдвэрийн цехийн ажилтан Лавг сүрэнгийн инх мэнд, соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны жуух бичгээр, музейн үзмэр харгалзагч Баяр Магна Баярмаа тодорсон бол Дархан аймаг дахь Монголын урчуудын ивлийн гишүүн Манданд оржийн инх бол Тээврийн цагдаагийн албаны осолгүй манлай жолооч тэмдгээр Дархан сумын 4-р багийн иргэн Сэрэтрийн ариун болтнаараа тус шагнагдлаа. Шагналыг Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа, мөн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын дарга Соёл Эрдэнээр гардуул өгч баяр хүргэлээ.
тэр тусгаараа хөдөлж байгаа. Жолооч. Энэ хөдөлмөрөнд чагсан ажиллаж байна. Багын төвтөн байгууллагын одоо барилга угсралт зам төвийн байгууллагад хамтран ажилладаг. Баярлалаа. За би одоо хөдөлтөмбөг байгууллагад 30 жил ажилласан. Миний энэ одоо хөдөлмөрийг үнэлжлээ түрүү сайхан шагналд өгж байгаа их баяртай байна. Тэгээд босод одоо шагнал авж байгаа хөдөлмөрөө үлдүүлж байгаа бүх иргэдэд халуун баяр хүргээд амьдралд наазж байгаа ирээдүйн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. За би 1987 онд анх дахин уул аймагт дүрсгэрлийн багшаар ирсэн. Энээс хойш одоо дүрсгэрлийн салбартаа одоо ажиллаж байна. Өөрийн одоо олон зуун нараас гарын гэхэд одоо 50 гаруй одоо чавар байна. Улс орныгондоо дүрсгэрлийн салбартаа ажиллаж байгаа юм аа. За ингээд одохгүй болох шороон магад жилдээ дахинчууд та бүхэндээ илгээрээ их амгалан төрлөө төвшин амгалан сайхан шинжилгээ өрөөдөг гэж байна. За баярлалаа. Ингээд соёл урлагийн салбарт тайц дэлгэцийн уран бүтээлийг хамтраад 14 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд сум орон нутагтаа соёлын өрийг тарьж байгаа залуу боловсон хүчнүүдэд дэмжиж энэ сайхан хөдөлмөр цэцэрлэгийн маань өнөөж өнөөдөр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны хэмээх цал тэмдээг ингэртэй заасандаа маш их баяртай байна. Тэгээд энэ их хөдөлмөрийн маань одоо үнэлж, урамшуулж, тодорхойлж явуулсан одоо шатчны удирдлагуудаа соёлын салбарынхаа бүх одоо удирдлагууд ажилтан албан хаагч нартай маш баярлж байна. Урлагийн төлөө зохицох зэрэг бүхэн уугарч монголч шиг басаа байх болтугай гэж хүсэн өрөмөр байна. Сар шинийн босгоноор энэ сайхан шагналыг авч одоо цаашдаа улам их ажиллах хөдөлмөрлөх хүсэл мөрөөдлийг мань одоо хурцлж дашууртаж өглөө гэж хүлээж авч ингээд улам их хийж бүтээх болоо. Тэгээд Монгол түмэн та бүхэн хэрэг хамглан төрлөөрөө төвшин сайхан ойлголтлоор сар шингээ сайхан шингээрээ. Хүүхдийн намын ордонд 2013 оноос хойш 12 жилийн ажиллаж байна. Тэгээ хүүхдийн намын ордондоо хүүхд багчуудаа ном уншлага түгээгээд соёлын тэргүүний цал тэмдгээр шагнасандаа баяртай байна. Хамт олондоо маш их баярлалаа. Миний хоёр дахь гэр байнгын туршиг тулгуур байдаг шүү. Тэгээд дорногоо байдаг амьдардаг аав ээжтэй сар шинийн мэндившүүлийн мөн дархуу аймагт амьдардаг хадам аав ээжтэй бас мөн гэр бүлийнхэндээ илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сар шиндээ сайхан шинлээрээ гэж маш их баярлж байна. Тэгээд төрдөө шагналсанд урлагийн салбарт 15 жил ажиллаж байна. Тайсны машинист хамт олондоо маш их баярлалаа. Театрынхаа удирдлагууд, соёлын газрын удирдлагууд, нийт ажилтаа албан хаагчид, уран бүтээлчтэй баярлалаа. За ирж могоо жилдээ илгээрээ их хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайхан шинэлээрээ нийт шагнагдсан ажилтнуудад баяр хүргэж модон могоо жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Ирээдүйд сэтгүүлч болох хүсэл сонирхолтой хүүхэд сурагчдын анхааралд энэхүү мэдээлэл хүрэх гэж байна. Дархан Улаан аймгийн хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх өсвөрийн сэтгүүлчид угуулan 2 дахь элсэлтэндээ цөөхөн хүүхэдэ бүртгэж авах гэж байна. Хэвлэл мэдээллийн анхан шатны ойлголтыг сурагчдад өгөх, ярих, бичих чадруудыг хөгжүүлэх, харилцааны чадварт сургах, багаар ажиллах болон бүтээлчээр бичиж сурах чадрыг хөгжүүлэх зорилготойгоор Дархан Улаан аймгийн хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх өсвөрийн сэтгүүлчид угуулan үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд тус дугуулan 2 дахь бүртгэлтэй нэмэлт элсэлтэй авч байна. За өсвөрийн сэтгүүлч дугуулан маань үйл ажиллагаагаа явуулаад ерөнхийдөө 3 сар болж байна. За энэ хугацаанд хүүхдүүд маань юу сурч авах вэ гэхээр харилцааны ур чадвар гэж юу юм бэ? Хувь хүний хөгжил гэж юу юм бэ? За сэтгүүл зүй гэж юу юм бэ? Илтгэх урлаг гэж юу юм бэ? Найруулга зүй гэж юу юм бэ? Эдгээр чадваруудыг бол эзэмших болно. За дугууланд маань одоогийн байдлаар 20 гаруй хүүхдүүд бол суралцж байна. За 2 дахь удаагийн эсэлт бол авсан. За 2 дахь удаагийн эсэлт нэмэлтээр одоо хэдхэн хүүхдүүд бас авах гэж байгаа тул одоо өсвөрийн сэтгүүлч дугууланд явах хүсэлтэй хүүхдүүд манаас холбогдороо гэж хэлмээр байна. Хүүхдүүд тус дугууланг сонгосноор өсвөр насны хүүхдүүдийг сэтгүүл зүйн чиглэлээр дадлагжуулах, хүсэл сонирхлыг нь хөгжүүлэх, цаашид сурагчид сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олох, дадлага суурилсан боломжийг бүрдүүлэх юм а. Сайн байцгаана уу. Өсвөрийн сэтгүүлч дугуулангийн хөтлөгч Шимаа байна. За би өсвөрийн сэтгүүлч дугууланд яваад 1 сар болж байгаа. Тэгээд энэхүү дугууланд явснаар хүүхэд өөртөө ихтэй ер нь зөв
тодоор ярихыг суралцах байна. Би энэ дугууланд яваад 3 сар болж байгаа. За энэ хугацаанд би маш их зүйлийг сурж авсан. Ерөн бол өөрөөр бахархаж байгаа. Өөрийнхөө яг хэлхийгсээ илэрхийлсэн зүйлээ яг хэлж чаддаг бол. Өсвөрийн сэтгүүлч дугуулан 7 хоног бүрийн бямбным гарагт хичээлэх бөгөөд сэтгүүлч болох сонирхолтой дунд ахлах ангийн сурагчдыг бүртгүүлэхийг уриалж байна. Холбогдох мэдээлэл хуудасны дугаар 99 40 40 34. Хөтөлбөрийн дараагийн мэдээлэл үзүүлье. Эрчим хүчээ хэмнээ сэдэвт зургийн болон эсээ бичлэгийн уралдаанд багангийн хүүхэд багчуудад тун идэвхтэй оролцож, тог цахилгаанаа хэрхэн хэмнэх тухай, байгаль орчиндөө хэрхэн ээлтэй хандах тухай бүтээлтэй шингэн өрсөлдсөн байна. Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн төлөвлөлт бодлого зохицуулалтыг хилцээ санаачилж, Дархан Улаан аймгийн 9-р сургуулийн багангийн сурагчдын дунд эрчим хүчээ хэмнээ сэдэвт зургийн болон эсээ бичлэгийн уралдааны зохио явуулж, өнөөдөр төрөл бүрээс шилтгэр шалгарсан хүүхдүүдийг шагнан урамшууллаа. Уралдаанд нийтдээ 200 гаруй бүтээл ирсэн бөгөөд эсээ бичлэгт 30 гаруй бүтээл, зургийн уралдаанд 199 бүтээл ирсэн байна. Тус сургуулийн багангийн сургалтын алба нийт багш нарын дэмжлэгтэйгээр хүүхдүүд маш идэвхтэй оролцсон талархлаа илэрхийлж байлаа. Сурагчид бага ангиасаа эрчим хүч, тог цахилгаанаа хэмнэх, усаа хэмнэх гээд олон зүйлийг ойлгож мэдэж авсан нь харагдаж байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд бас эрчим хүч хэмнэх талаар ер нь цахилгаан дулааны эрчим хүч гэж ямар юм байдгийг гэдэг ойлголт өгч зорилгоо бас энэ ажлын нэг хэсэг болоо явж байгаа. Ер нь эрчим хүч гэж юу байдгийг яаж хэмнэх ёстой гэдэг талаар бас бяцхан ч гэсэн мэдлэг олгох зорилгоор бас энэ эсээ зургийн уралдаанд зарласан. За энэ ажилд бол манай 9-р сургуулийн бага ангийн 1-ээс 5 дугаар ангийн бүх хүүхдүүд хамрагдсан бүтээл 200 гаруй бүтээл ирсэн. За хүүхдүүд ер нь бол энэ зураг эсэн дээр бол ер нь ихтлхийгээ яаж хайрлах уу, усаа яаж хэмнэх үү, цахилгаан эрчим хүчийг яаж хэмнэх үү гэдгийг зургаар илэрхийлсэн байна. Дулааны эрчим хүчийг яаж хэмнэх үү, ер нь дулааны эрчим хүчийг яаж үйлдвэрлэдгийг гэдгийг хүртэл мэддэм байна. Их усүрээ түгээх сүлжээтэй одоо баг компани лого могогийн маань хүртэл оруулаад ингээд зургийн уралдаанд маш идэвхтэй оролцсон. Хүүхдүүд ер нь эрчим хүч хэмнэх талаар бас нэлээд мэдлэгтэй байдаг юм байна. Тэгээ манай ирээдүй бол мундаг байна л гэж харж байна. Би 2 дугаар байранд орсон. Тэгээд номын цэнхэр усаа хайрал их эсэгээр би энэ уралдаанд орсон. Усаа хэмнэхгүй бол энэ дэлхий 10 жилийн дараа усгүй болох. Би зохион бичлэгийн 2 дугаар байранд орсон. Тэгээ намайг 9-р сургуулийн 3 ангийн сурагч Отхнаран гэдэг эрчим хүчээ хэмнээ гэдэг зохиосон. Яагаад гэвэл тог усаа юмдахгүй бол дэлхий сонирх учраас 9-р сургуулийн 3 ангийн сурагчтай эрчим хүчээ хэмнээ. 1-р ангид орсон. 1-р байранд. 1-р ангид орсон сэтгэл ямар байна? Гоё. Аанаа би нүуний устай гэдэг газар болсон. Аим гоё. Хүүхдээ усаа имэд эрчим хүчээ хэмээрээ. Дархны дулааны шижээний ахадтай баярлаа. Монгол улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний хомсдолд орох эрсдэл үүрч цахилгааны их үүсрүүд ачаалаад дийлэхүүд хүрээд байгаа байлээ. Тиймээс Монгол улсын хэмжээнд цахилгаан дэх хуваарьд хязгаарлалт хийж эхэлсэн. Энэ байдлыг улам бүрд ордуулахын тулд бүх насны хүмүүс зөв ойлголцтой болох алхам тутамдаа тог цахилгаанаа хэмнэх нь чухал ахмаа. Одоо үзэгчтэй та бүхний төвөмсийн мэдээллийн хөтөлбөрөөр бизнес мэдээлэлээр үргэлжлүүлэн хүргье. Эрхэм үзэгчдээ бүх бараагаа ердөө 3,000-8,000 төгрөг буюу бүгд найрамдахтад ард улсын үйлдвэрийн үнээр нь дарханчуудтай худалдаалдаг гэр ахуй Sky Home Shop дэлгүүр байршлаа өөрчилж шинэ байршилд та бүхэндээгээ худалдаа үйлчилгээгээр эхлэх бэлэн болжээ. За бид яг одоо дарханчуудын хэл заншснаар хуучин авто багцаалын ариун од буюу ягаан өнгөтэй сургуулийн барилгын 2 давхарт байрлалтай бүх бараа үйлдвэрийн үнээр дэлгүүр дээр ирсэн байна. За ингээд ямар бараа бүтээгдэхүүн сар шинийн баярыг ухтаад хямдралтай худалдаалагдж байгаа болон за шинэ одоо байршил дээр нь ямар бараа бүтээгдэхүүн байгааг та бүхэнд одоо танилцуулна. За бүх бараа 3,000-8,000 дэлгүүр та бүхний харж байгаачлан бүх төрлийн шаазан, керамик, аягнууд, за тэгээд тавгнууд, цайны аягнууд,
шилэн аяга тавгнуудыг маш олон төрлийн гэр ахуйн галтгоонд хэрэглэгддэг те. Ийм одоо аяга тавгнууд худалдаалагддаг. Тэгвэл Саршины баярт зориулаад та бүхэндээ бэлэг бариад 3,000 төгрөгөөр худалдаалагддаг. Эдгээр бүх аяга тавгнуудаа ердөө 2,000 төгрөг болгоо хямдралтай өнөр та бүхэндээ зарагдаж байна. Ер нь гадуур хизээч ийм аягнуудыг ер нь 2,000 төгрөгөөр үйлдвэрийн өнөр бол хаанаас жоох боломжгүй ахаа гэж бодож байна. Тэгээд өнгө загварын за том жижиг гээд маш олон төрлийн сонголттой шүлний аягнууд байна. За 1 2 дугаар хоолны аяга тавгнууд гээд олон төрлийн сонголт та бүхний хүлээж байгаа. За дээрэс нь ингээд соусаа хийх боломжтой тий хоолны соусаа. За дээрэс нь эртөө одоо хоолны панчан гэж ярьдаг тий хачруудаа тавихад боломжтой маш гоё сайн чанарын керамик шаазан эдгээр панчаны болон соусны тавгнууд ч гэсэн ердөө 2,000 төгрөг буюу үйлдвэрийн үнээр та бүхэндээ Саршины баярын бэлэг болон худалдаалагдаж байгаа юм байна. За ер нь бүх бараа 3,000 8,000 дэлгүүр та бүхэндээ бүгдийг нэг тороос өргөн сонголт хямд үн чанартай бараг ойртуулдаг гэдгээр бол тархамжууд маань одоо хэдийнэ танигдсан. За өмнө нь бас Гранд яг зочдуудлын нэг давхар пиццатэй хажууд байрладаг байсан бол энэхүү байршлаа өөрчилж байгаа шүү гэдгийг та бүхэндээ дахин сануулъя. За хуучин авто багзаал ариван од авто сургуулийн буюу ягаан өнгөтэй байрлал 2 давхар тиймхүү нүгэд ирсэн байгаа. Та бүхэн төв хаалгаар нь ороод дээшээ шатаар гараад 2 давхарт нь за ийм том талбайд та бүхэндээ бүх төрлийн бараа өргөн сонголттой дэлгэн тавьсан байна. За ер нь бол ингээд Саршины баяраар хүүхдүүдтэй юу өгөх үү? Ирсэн хүүхэд багчуудын гарыг цайлах уу гэж одоо хайдаг штэ тий. Гадуур янз бүрийн тоглоом хайхаар нэлээ өндөр үнэтэй байгаад байдаг штэ. Тэгвэл энэ хүүхдийн тоглоомнууд ердөө бүгдээрээ ингээд нэгийн үн тус бүр 8,000 төгрөг ба. За эрэгтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомууд байна. За энэ хөргө арай бага насны хүүхдүүдэд зориулсан гээд хөөрхөн модон эко өөрт нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй ийм хөөрхөн модон тоглоомнуудаас байна. Энийг хүүхдүүд өгөхөд их зүгээр агаад бэлгэнд өгөхөдөө нэлээд олон төрлийн сонголт байгаа шүү. Та бүхэн өөрсдөө хараараа ингээ ухсардаг вагоны зам амтай ийм хөөрхөн тоглоомууд гээд эмэгтэй хүүхдүүдийн барби, чихмэл тоглоомууд гээд энэ тоглоомны сонголт бол маш өргөн ариун байгаа юм билэ. Та бүхэн өөрсдөө ирж үзээд нүдэрээ хараа сонголтоо гэрээ. Жишээлбэл энэ одоо гадуур нэг 10 мянгаар зарагддаг юм элсний хөөрхөн тоглоомууд ердөө 8,000 төгрөг. За энэ хөөрхөн сакс болов хөл бөмбөгийн бөмбөгнүүд ердөө ингээ нэг бүрийн үнэ 8,000 төгрөг байгаа шүү. Та бүхэн өөрсдөө ирээд сонголтоо гэрээ. За ингээд харж байгаа шлэг хүүхдийн тоглоомноос гадна та бүхэнд одоо ялангуяа манай эрчүүдэд зориулсан их ховор содон янз бүрийн бараа одоо багажнууд байдаг юм л да. За жишээлбэл энэ миний гарт байгаа энэ сет болохоор нэгийн үн ердөө 8,000 төгрөг. Тэгээ 2-3 төрлийн сонголттой. Жишээлбэл энд байгаа дотор нь юу байгаа вэ гэхлээр одоо тэлэгчтэй шөрөфнүүд олон төрөлтэй байна. За 2 метрийн урттай метр байна. За ийм хөөрхөн аптекатагаа жижигхэн хэмжээний алхтайгаа ингээд ердөө 8,000 төгрөг шүү. Эрэгтэй хүнд бэлгийн төхөдийг зүгээр агаад хаач явсан эрэгтэй хүн чинь ер нь багаж одоо ийм хөлөөл хэрэг болдог ш та машиндаа ичээд болж ин гэртээ тавьчихад болж ин ажил дээрээ тавьчихад болж ин 2 төрлийн аптекатагаа багц нь ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа шүү. За эдний дэлгүүрт бол яг ингээд өөрөө ирээд нүдэрээ хараад хайх юм бол ерөөсөө баг ингээд ийм бараа байдаг юм уу гэмээр олон сонирхолтой бараанууд байдгийг шүү. Та бүхэн эрчүүд мань ялангуяа энэ дэлгүүрт ирж үзэх юм бол танд хэрэгцээтэй таныг одоо янз бүрийн зүйл хийх хэд чи хэрэгцээтэй зүйлсүүд ингээд маш олон тоогоор сонголттойгоор худалдаалагддаг байгаа шүү. За ер нь бол нэлээд олон тоогоор зарагддаг айгүй олон асуудаг бараануудын нэг бол энэ хаалган тогтоодог үлгүүр байгаамаа. Энэ үлгүүр ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За ингээд та ямар ч төрлийн хаалган дээрээ шууд тохоод хаанч хэрэглэх ашиглах боломжтой. Хаалган тогтоодог үлгүүр нэлээд чанарс материал сайтай зузаан ийм одоо материалтай маш чанартай үлгүүр ердөө 8,000 төгрөгөөр энэ дэлгүүрт зарагдаж байна. За ийшээгээ явах юм бол бидний дэлгүүрт ер нь галтгоонд хэрэглэгддэг хоол хийх дуртай хүмүүстэй зориулаад хэм эр сайтай заазуур утгнуудыг бас худалдаалдаг байгаа шүү. За энэ заазуур ер нь нэлээд зузаан материалтай маш эр сайтай заазуур ердөө 8,000 төгрөг байна. За энэ утгаа хайрцагтайг ийм гоё утга байна л да. За энэ утга ингээд ерөөсөө ингээд хайрцагтайгаа хүнд бэлгэлэхэд бас гоё юм байна. Ингээд ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагддаг байгаа шүү. Ингээ гаднаас нарахаар савх юм шиг байгааз яг ингээд дэлгэхээр энэ маань ингээд хоёр талдаа ийм одоо эртээ хоёр төрлийн хутга байгаа гэсэн. Хөдөө гадаа явах уу 100 цаг за ер нь заавал одоо уйлал харгалцахгүй те машин дотроо ч юм уу цүнх савндаа хийгээ явчихад одоо хараа ховилд нь хийгээд ингээд хачиж байгаа. Тэгэхээр ямар ч аюул ослол байхгүй ингээд ийм хөргөн авсаархан хутгаа та ердөө 8,000 төгрөгөөр аваарай. За мах захтай зорж ирчих гэж байгаа бол урдаа ийм эртний хамгаалттай ийм хөөрхөн заазуур ердөө 8,000 төгрөг байна. За ингээд энэ харагдаж байгаа төмпөн шангатай ийм керамик одоо хариулын тавгнууд, за тэр шанганууд
Одоо галтгоонд юу л хэрэг болдгийг одоо гамбан гэлтэй бүгдээрээ ердөө 8000 төгрөг байгаа шүү. Та энэ дэлгүүрт орж ирээд нэг хидийн гэж үнийн асуух шаардлага байдаггүй. Ерөөсөө ингээл бүх бараа энэ л харагдаж байгаа 8000 төгрөг л бичсэн байгаа бол энэ хэсгийн бараа 8000 төгрөг. 3000 төгрөг л бичсэн байгаа бол тэр хэсгийн бараа бүгдээрээ л 3000 төгрөгөө л гэсэн үг. За харин зарим хэсэг бараанууд яг арай өөрөөр үнэтэй цөөн хэсэг бараанууд бас байгаа шүү. За энэ доотлол бас их тэр болгон айлуудад байгаа дэдгүү ирнээсээ авчхад их хэрэгтэй зүйл гэж байдаг штэ. Энд ийм хөөрхийн подноснууд байдгийг. Подноснууд ийм хээтэй хээгүү, өнгөтэй өнгөө хоёр талтай ийм хөөрхөн байруултаа за юугаач хийж болно. Энэ одоо зөвхөн галтгоо биш гоо сайхны хэрэглэлээ хийж болж гин. Татвар хувцснуудаа бас хийж болж гин. Ийм хөөрхөн поднос савнууд бас их хэдний дөрвөн сонголттой байдгийг. За галтгоондоо ч хэрэглээд явчих боломжтой. Снэкуудаа хийж болж штэ. За энэ болохоор яг одоо энэ цаг үед эрэлттэй байгаа бууз банш хүлдээх. Заавал бууз банш гэхгүй ер нь юм хөөрхөн подноснууд эдээд өртөө 8000 төгрөг худалдаалагддаг шүү. 2-3 төрлийн хэмжээтэй байна. Энэ нь илүү том буюу 50-ыг харьцан 35 см хэмжээтэй байгаа бол энэ болохоор 45-ыг харьцан 35 см хэмжээтэй гэдэг юм хоёр өөр төрлийн подноснууд байна. Ердөө 8000 төгрөг. За Sky Home гэр ахуйн дэлгүүрийн тухай та бүхэндээ сар шинийн удаах одоо бэлгээ юу гэж задлж байгаа вэ гэхээр энэ харагдаж байгаа дотроо 6 ширхэгтэй юм гоё хундагны стаканы комо ердөө нэг нь 2000 төгрөг буюу 12000 төгрөг болгоо хямдруулсан байгаа юм байна. За энд харагдаж байгаа стакан хундагнууд янз янзын хэв загвартай байна. Жишээлбэл энэ одоо цайны юм шиг одоо тий стаканыг та авлаа гэж бодоход 6 ширхгийн ердөө 12 буюу нэг нь 2000 төгрөгөөр авчиж байгаа юм. За илүү юм хээ угуулцтай сүүлийн үеийн ингээд чиг хандлага болоод байгаа стаканч байна. За бас ийм хөөрхөн илүү том багтаамжтай ийм хөөрхөн стаканч байна. За эсвэл ийм жуус мүс хийдэг ундаа уудаг ийм стакан байна. Ердөө 6 ширхэг нь 12000 төгрөг болоод хямдарсан байгаа гэсэн үг шүү. За энэ болохоор яг цагаан сарын баяраар их бас хүмүүс хайдаг зүйлийн нэг рүмк байгаа. Жижиг хэмжээтэй ийм хундагнууд ердөө 6 ширхгийг та 8000 төгрөгөөр авч байгаа гэсэн. За эдний төлхөөр та бүхэндээ хэлсэнчлэн маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байдгаа гэж ярьсан тий. За тэгвэл үүний нэг жишээ нь л да миний энэ хажууд бол нэраа хүүхдийг усанд оруулахыг зориултын байн багт шээ тий. Энэ байн ердөө 35000 төгрөгөөр зарагдаж байна. За энэ нь бол хүүхдээ та ингэж энэ дээрээ хөвтүүлчин энэ юм хөөрхөн зөөлөн юм гусуулгүй материалаар хийгдсэн байна. Энэ хоёр нь. За энд нь бас ингээ усны чийгмийг одоо тогтгүй хамгаалалтаа. За ингээд салгачих нэ. Хүүхдээ нэг 2 нас хүртэл нь ашиглачаар агаад 3 4 нас хүртэл нь ашиглачаар ингээд салгаа том байна та. Энийг нэраа үед нь хүүхдээ ингээд тавиад олон жил олон янзаар ашиглах боломжтой байна. Өртөө өнгөний сонголттой 35000 төгрөгөөр зарагдаж байна. За одоо яг үйл цаг үед биднэрт бас юм цасны хурц хэрэг болдог шүү дээ тий. Хамт олон байгууллага гадаах талбайгаа хашаа ороогоо цэвэрлээ, цасаа цэвэрлэхээр багаж олддог. Тэгвэл энэ юм яг цасан зориулагдсан ийм хөөрхөн цасны хурц ердөө 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нилийн бие сайтай ер нь бол ингээ барихад их гоё гарт дэвтэйхэн энэ хурцаа та ердөө 8000 төгрөгөөр базаагаарай. За бага насны хүүхэдтэй хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Эднийд ингээ 35000 төгрөггээд хүүхдийн ийм хөөрхөн олон төрлөөр ашиглах боломжтой хөтөвч ирсэн байна. За дээрээ ийм тагтай юм байна. За нэгдүгürt бол энэ дээдлийнхэн цагаан хэсгийг ингээ тэ угааж цэвэрлээд арчих боломжтой. Хоёрдугаарт яг хөө гэхлээр дээдлийн хэсгийг ингэж бариулаас нь салгаж аваад та гэртээ байгаа суултуур дээрээ тавиад хүүхдээ суултуураар ингээ бийцүүлэх боломжтой. Багаас нь бас суултуур дээр сууд сургана гэсэн үг шүү дээ. За суултуур дээрээ суухдаа доор нь энэ харагдаж байгаа доотлын их бие хэсгийг ингэж тавиад энэ арга хүүхдийн хүлний зураг багаас ингээд хөөрхөн суултуур дээр сууж ахтан доор нь ингээ хүлийн тавилж 50 болчих нь байна гэд. За тэгээд энийг ингээд салгаад тус нь угааж цэвэрлэх бүрэн боломжтой байна. Энэ ердөө 35000 төгрөгөөр зарагдчих байна. За бид та бүхэндээ бүгд найран багтад ард улсын үйлдвэр хийсэн шууд дархан хотод нийлүүлэгддэг буюу дунд нь ямар нэгэн нэмэн өртөг шингээгүй худалдаа эрхлэгчдээ одоо үн шингээгүй үнээр буюу ердөө 2000, 3000, 8000 төгрөгөөр бүх бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг энэхүү Sky Home Shop дэлгүүр одоо байршлаа өөрчилсөн тухайн мэдээллийг хүргэж байгаа та бүхэн бас өөрийнхөө эдийн засгийн тэмэлтийг үүсгээд өөртөө хэрэгцээтэй өдөр тутам хэрэглэдэг бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүнийг Sky Home Shop дэлгүүрээс базаагаарай гэж урьж байна. За бид та бүхэндээ хаягийг нь илүү тодорхой байдлаар танилцуулж байна. За бидний сая эсрэгт бол залуучууд театр харагдаж байна. Та бүхэн яг энэ парк таун нэгэ хажуутлын буюу яг энэ хуучин авто багцаалыг тойроод одоо тавьсан байгаа. Барилгын ажлаас хамгаалсан хашаа энэ хоёрын голын замаар туслах замаараа орж ирнэ гэсэн. За ингээд замаараа яваад зүүн гартлаа энд яг энэ Арвин од ХХК авто сургууль гэсэн бичгтээ хоёр дахь юм тод ягаан өнгөтэй барилга байгаа. За яг энэ Арвин од сургуулийн төв ингээд шилэн нүртэй хаалгаар нь ороод яг таны баруун гарталд бол шат харагдаж байгаа. Ингээд шатаараа та дэше өгсөд хоёр дахь хурд гарах юм бол бүх бараа 3000, 8000 Sky Home дэлгүүр та бүхнийг хүлээж байгаа шүү.
Өдөрч та бүхэндээ DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөн бисийн мэдээллийн хөтөлбөрийнхөө лав гарагийн дугаарыг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргүүлцгаая. Баяртай өтөгчтэй.